За бүгдээрээ сайн уцгаа. За одоо болохоор хэдүүлээ яагаад dropshipping гэдэг бизнесийн байдлыг хийж байгаа юм бэ? Мөн дээрэс нь dropshipping-ийн бизнесийн байдал яагаад бус бизнесийн байдлуудтай харьцуулахад илүү хэрэгтэй дөнгөж эхэлж байгаа боёо beginner friendly гэдэг би таад одоо бүх суурьтай үндэстэй тайлбарлаж байна. За одоо энэ дээрээс айгүй олон хүмүүс бараа бэлэн дотоо оруулаад ирвэл айгүй зүгээр юм байна. Хүмүүс гэс хуртаа авт юм байна гэдэг тийм асуудал айгүй их орж ирдэг. Энэ дээр яагаад dropshipping-ийн бизнесийн модель нь илүү чухал юм бэ гэдэг би таад айгүй сайн тайлбарлаж байна. Тэгэхээр таад маань ингээд хун гээд сайн чихээд аваад сонсож байгаа. За энэ дээр болохоор та бодоод үз. Дөнгөж эхэлж байгаа хүмүүс ерөнхийдөө бизнес эхэлнэ. Одоо ялангуяа уламжлалт бизнес ч юм уу те. Өмнө 100 жилийн өмнө ч эсвэл магадгүй бүр 10 жилийн өмнө бизнес эхэлдэг байхад хүмүүс маш хэмжээний хөрөнгөтэй байж бизнес эхэлдэг байсан бол одоо энэ шинэ үеийн буюу Wi-Fi гарч ирсэн, онлайнаар ийм олон боломжууд гарч ирж байгаа үед та энэ боломжийг ашиглаад ер нь бол ямар ч баг их хөрөнгө байхгүй байсан ч мөнгө олж эхлэх тийм боломжтой. Яагаад юм бэ гэдэг гэхээр та маань намайг одоо миний сториг Facebook, Instagram тэгээд дээрс нь YouTube ч юм уу те сонсч лээсэн баг. Би өөрөө ямар ч мөнгөгүй болчоод тэгж явж байгаа за одоо яаж юу авах мөнгө олох уу гэж явж байгаа те. Тэгээд дээрэс нь байрныхаа мөнгийг төлөх хүртэл боломжгүй болсон байж байгаа. Найзаасаа мөнгө зээлээ. Тэгээ үлдсэн $50-оор нь айд явуулаа. Тэр маань магадгүй нэлээд олон бараа турш үзсний дараа 50 100 бараа арай төхөөг юм аа. Ерөнхийдөө нэлээд олон бараанууд турш үзснийхаа дараа миний ерөнхийдөө олж ирсэн зүйл маань тэр үлдсэн тэр $50-оор би яг хамгийн өдрийнхөө хамгийн анхны 200 300 500 мянган төгрөг 1 сая төгрөг өдрийн 5 сая төгрөг 10 сая төгрөг гээд олоод явж ирсэн $50. За энэ дээр гэхдээ би таад юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр та шууд эхлэнгүүтээ лөө өдрийн ганц $2 ч юм өдрийн $50 шууд өдрийн саяг олно гэдэг бол утгагүй зүйл. Ялангуяа дөнгөж эхэлж байгаа зүйл. Энэ юу юм бэ гэхээр та одоо зүгээр бодоод үз. Та хэрвээ спортоор хичээлдэг бол тийм үү? Жимд явдаг бол жимд явснаа зүгээр нэгэн сарын турш танигдахгүй болоо тэгж гарч ирдэггүй ч тийм. Ялангуяа чи одоо сагсаар волейболоор хичээлдэг ч юм уу те. Ерөөсөө өмнө хичээлдэггүй байжгаад 1 сар хичээллээ ч юм уу эсвэл ганц хоёрхан бэлтгэл явснаа шууд нөгөөдөр маргааш нөгөөдөр нь тэмцээнд орсноо шууд ялаад гараад ирдэггүй шүү дээ. Алтан медаль авдаггүй. Яг тэрнтэй адилхан энэ чихэн бизнес юм байна. За тэгвэл яг та яг яаж хийх боломжтой юм бэ гэдгийг би аягүй сайн тайлбарлаж өгье. Яагаад энэ илүү dropshipping гэдэг бизнесийн модель чухал гэдгийг тайлбарлаж өөрийнхөө суурин дээр түүхэн дээр үндэслэв. За би өмнө болохоор 50 бараанд турш үзчихсэн гэсэн шүү дээ. Тэрийг ихэнхдээ явуулчихдаа дөнгөж эхлэхдээ болохоор би Америкаас эхэлчихсэн. За тэгээ Америкаас эхлүүлээд явах болохоор ерөөдөө тодорхой хэмжээний мөнгөтэй эхлээд тэгээд Америкт хамгийн анхны $1000 Америкийн зах зээлээс хийжсэн. За тэгээд тэнд бол ямар ч ашиг байхгүй. Тэгээд зардал нь маш өндөр учраас зардалтайгаа тэнцээд тэгээд ямар ч бараг ашиггүй болов. Тэгээд дуусчихсан. Тэгээд за окей Монголынхаа зах зээл дээр бодоод үзсэн чинь Монголын зах зээл дээр аягүй олон хүмүүс юу гэж бодоод идэг. Ямар ч юу цөөхөн 3 сая хүн амтай баг мөнгө олох боломжгүй гэл. Тэгж бодож байгаад миний яг тухайн үед аягүй сайн ойлгож авсан зүйл маань юу байсан бэ гэхээр ийм байна. Та дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ноогдохоор нь улсын англиар болохоор domestic gross product гэж ярьдаг. Тэгэхээр тэрийг нь хараад үзэнгүүт болохоор нэг хүнд ноогдох нь ийм байдаг хэвгүй. За $2000-оос ерөнхийдөө доошоо болоод ирэнгүүт ядуу ус 2000-аас нэг 5000 хавцаа болоод ирэнгүүт тэр нь юу болж ер нь нэг дундаж болж байгаа. 5000-аас нэг 100000 8000 хавцаа болоод ирэнгүүт тэр нь нэг хүн ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн шүү дээ. Доллараар ярьж байгаа шүү. 5000-аас ерөнхийдөө 100000 болоод ирэнгүүт ер нь middle тэгээ жоохон upper middle income руу орох гээд тэгж явдаг. За тэгэхээр нь бол 12000 12000 за тэгээ бүр тэрнээс их болоод ирэнгүүт Америкч юм бол бүр нэлээд өндөр байдаг. За тэгэхээр тэрийг хараад үзэнгүүт 5000-аас 100000-ийн хооронд бол ер нь нэлээд дайжгүй гэж economy буюу зах зээлийг нь ярьдаг ба. За энэ дээрээс сэдвүүлээ хараад үзэнгүүт болохоор Монгол дөнгөж сая 2025 оны 12 сарын 31-нд би ерөнхийлөгчийн он гарахад хэлсэн үгийг нь сонссон. Тэр нь болохоор Монголын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7000 хавцаа долларт хүрч ийна гэж ирсэн юмс. Тэгэхээр 7000 гэдэг бол тодорхой хэмжээний нэлээд өндөр. Тэгэхээр 2023 4 онд бид өнгөж эхэлж явах тухайд бол
5000 6000 хавцаа байсан шиг санагдаж байна. Яагаад би энэ дотоодын нийт бүтээгдэхүүнийг яриад байгаа юм бэ гэхээр энэ бол ерөнхийдөө тухайн улсын эдийн засгийн хувьд хэр сайн явж ийн вэ гэдгийг нь тооцоолох одоогоор байгаа хамгийн том хамгийн одоо сайн бүх зүйлсүүд төгс биш. Бүх зүйлсүүдийг хараад шууд шийдвэр гаргах боломжгүй. Гэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг зүйл нь өөрөө тухайн улсын зах зээл нэг хэр сайн явж ийн вэ гэдгийг нь одоогийн байдлаар хэмжиж болох хамгийн сайн зүйлсүүдийн нэг байгаамаа гэсэн. Тийм учраас би нэгсэн. За тэгээд Монгол 7,000. Тийм учраас та энэ дээрээс хараад үзэнгүүт Монгол бол зах зээл байгаа. Аюу олон хүмүүс мөнгө хийж байгаа. Гэхдээ бас дээрэс нь хажуугаар нь Монгол мөнгө байхгүй гадагшаа гарах нь зөв. Тэгээд ширвээ потенциалтай үнэхээр сайн явж бол гадагшаа гараад тэгээд явах боломжтой. Гэхдээ дөнгөж эхэлж байгаа хөрөнгө багтаа бол Монгол шиг тийм боломжтой дөнгөж эхэлж байгаа зах зээл бол байхгүй. Яагаад юм бэ гэхээр монголчин юм байхгүй. Монголд одоо Shopify яг аль биесээр орж ирээгүй. Бид нэр олон улсаас мөнгө оруулж ирдэг юу ч байхгүй байгаа. Бид нарт төлбөрийн гаргалгаа Монголоор төлбөрийн гаргалгаа гэж байхгүй. Мөн дээрэс нь бид нарт одоо Amazon гэж байхгүй тийм үү. Эдгээр зүйлс байхгүй нь бидний сул тал мөртлөө чи нөгөө талаас нь хараад зөнгөд ямар ч ерөнхийдөө нөхцөл байдал дээр боломжууд байдаг гэдгийг аюул сан ойлгож авах хэрэгтэй. Тэр нь юу юм бэ гэхээр би та зүгээр богинохон түүх яриад өгөхөд 1930 онд Америкт Сан Франциско, Калифорниар Gold Rush гэдэг болж ирсэн. Та тэрээр сонсч ирсэн бол Gold Rush-ийн үеэр болохоор бараг 300 гаруй мянган хүмүүс радиогоор тэр хавцаа gold буюу алт оллоо гэсэн мэдээгээр тийм олон хүмүүс дүрвэж очиж исэн. За тэгээд тэр үед угаасаа ойлгомжтой тийм олон хүмүүс ороод хүн болон мөнгө хийнэ гэж байхгүй. Цөөх хэдэн л олоод тэгж мөнгө хийж байгаа. Харин тэр дунд нэг маш ухаалаг хүн байсан ба. Тэр нь хэн бэ гэхээр Levi's. Та Levi's гэж джинсний брэнд мэдэн тийм үү? Levi's яг тухайд хамгийн анх хүн болгон ингээл гадаа ажил хийгээл сууж босч явахт нь хувцсан чанаргүй давуу маа учраас урагдчихсэн. За тэгээд тэрнийх нь одоо solution буюу шийдлийг нь олоод Levi's тэр олсон хувцсныхаа брэнд буюу джинсийг хамгийн анх тэгж олж ирсэн тийм түүхтэй юм л. За тэгээд тэрнээс хойш маш урт удаан хугацаанд Levi's гэдэг брэнд тийм том болоод гарч ирж байна. Энэгээр юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр чи яг зах зээлд ямар боломж вэ? Монголд одоо Amazon байхгүй, Shopify энэ байхгүй, иймэрхүү байна гэд ярьж байгаа ч гэсэн бид нар боломжийг олж харах хэрэгтэй гэсэн үг. За тэр нь юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр middleman буюу дунд нь байдаг хүмүүс одоо Airbnb байна тийм үү? Airbnb байна, тэгээ Uber энэ тэ энэ том компаниуд ч өөрсдөө аль алиг нь эзэмшихгүйгээр тэгж энэ зүйлсүүдээ зүгээр хоёр хүмүүсийг хооронд нь холбоод тэгээ тэн дээрээс нь мөнгийг олж байгаа. За тийм учраас энэ дээрээс маш сайн ойлгох хэрэгтэй юм dropshipping бизнесийн модель нь ялангуяа тэгж явж байгаа. Одоо хэдүүлээ factory буюу тэ үйлдвэрийг эцсийн хэрэглэгчдэрээ хэдүүлээ холбоод тгээ хүргэж өгснийхаа дараа дундаас нь ашгаа өөрөө чи унгаагаад тэгээд олж явж байгаа гэсэн үг. За энэ дээр би түрүүнд эхлээд дурдчихсан санаагаа одоо дуусгая. Тэр нь юу вэ гэхээр маш олон хүмүүс одоо дөнгөж dropshipping одоо тодорхой хэмжээнд чи хүмүүсийг хүлээлгэх шаардлагатай болно тийм үү хэд хоногийн хугацаанд. За тэнгуү та айгүй олон хүмүүс ийм алдаа гаргадаг. За бэлнээр нь оруулаад чи тэгвэл бүр яг алах юм нэнгүүтээ 100 шигийг оруулаад ирчих тийм үү. 100 шигийг оруулж ирлээ, 50 шигийг оруулж ирлээ, зарим бүр 1000 шиг гэнтрийг хэмтэх юм чигээд тэгээд нэг мэдгээд 100 1000 шиг байлаа гэд мөнгө татаа оруулаад ирлээ гэхэд за доорож 3 сая төгрөгийг үүрлээ тийм үү. За тэнгуүтээ нэг доорож би 10 сая олгоч юм тийм. Тиймэрхүү амбицтай орж ирээд маш олон хүмүүс баг миний анзаарч байгаагаар 100 хүний 70 гаруй хувь нь алуулж байгаа байхгүй. Яагаад юм бэ гэхээр чи бараагаа туурч үзээд dropshipping гэдэг бизнесийн модель чинь чамд би бүр анханасаа тайлбарлаж байгаа тийм үү. Эрсдэл багтай чи өөрийнхөө skill set буюу чадвар дээр тулгуурлаж хийж байгаа бизнесийн модельоо гэж хэлж байна. Юу юм бэ гэхээр за одоо та 50 хэдэн бараа 100 гаруй бараа ерөнхийдөө туурч үзчихсэн. Тэр үедээ аль нь ч надаа бараа нь байгаагүй учраас би хийх боломжтой надад хамгийн чухал хоёр өөрөө өөртөө тавьж байсан шаардлага байна. Тэр нь юу юм бэ гэхээр хурд олон гүйцэтгэл гэсэн энэ хоёр байна. Тоо олон чанар гэсэн үг. Маш олон хүмүүс чанар чухал, тоо чухал биш гэж ярьдаг. Миний хувьд яг яаж явж байсан бэ гэхээр тоо олон чанар хоёулаа маш чухал гэж тэгж явж байсан. Энэ хоёрыг хоёуланг нь би авч явсны үндсэн дээрээс маш хурдтай хийх болгондоо энэ чи ингэт юм байна. Энэ чи ингэж байгаа юм байна. Нэг зүйлийг сураал явуулсан. 1 2 3 4 5 6 тийм олон бараанууд туурч үзэж тэгж үзснийхаа дараа
өөрийнхөө яг хамгийн анхны winning product гэдэг зүйлээр ерөнхийдөө олоод тийм амьдрал өөрчлөлтөө тгий явж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө та энэ дээрээс юуг ойлгож авах нь чухал юм бэ гэхээр чи 3-4 сая төгрөгөөр бараанууд татаа оруулаад ирлээ. Чи тэгснээ тийм олон бараанууд туршиж үзэх шаардлагагүй ч гэсэн тодорхой хэмжээний бараа туршиж үзсэн тийм туршлага байхгүй бол чи маркетинг хийж мэдхгүй, ad center зөв явуулж мэдхгүй. Чи хэдийгээр миний хичээлийг аваад үзэж байгаа ч гэсэн чи тодорхой хэмжээнд бараанууд туршиж үзсэн байх хэрэгтэй. Маркетингийг яаж ямар шүү байдлаар явуулдیں۔ Зах зээлээ бас ойлгож явах хэрэгтэй гэсэн. Тэгж явсныхаа дараа чи илүү олон тоогоор нь оруулж ирэх юм уу тэгж явуул зүгээр. Тэгтээ дөнгөж эхэлж байгаа та би юуг зөвлөх вэ гэхээр та над шиг тэр 50-100 бараа туршаадах юм шаардлага байхгүй. Яагаад юм бэ гэхээр би таадын замыг ийм богинохон болгоод хөнгөвчлж өгч байгаа юм. Миний one-on-one mentorship дээр орж иж байгаа сурагчдын дундчийг нь би ингээ хараад үзэж байгаа хусаар 15 сая төгрөгийг хийх зорилго тавьж байгаа. Яг амжилттай явж байгаа сурагчдынхаа дундчийг нь би яг өөрөө анализ хийгээд reflect хийгээд хараад үзэнгүүт яг тэр амжилттай явж байгаа сурагчтай олонгод нэг 5-аас 7 бараа ерөнхийдөө туршиж үзээд тэгээд яг average араа шүү дээ. Зарим нь лонгод 2-3 бараа туршиж үзэж ч юм уу, зарим нь болохоор 10 бараа ч юм. Тэгж явж үзээ 10 ерөнхийдөө average нь 5-аас 7 авцар байж байгаа. Тийм бараанууд туршиж үзснээр дараа winning product олоод тэгээд сард 15 сая төгрөг хийгээд ч юм надтай тэгээ явж байгаа. Тэрнгээр юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр та над шиг одоо 50-100 бараа турших гэдэг шаардлага байхгүй. Яагаад юм бэ гэхээр би таад энэ их боломжуудыг бүгдийг нь хэлж өгөөд ийм боломжууд байдаг. Тэгэхээр таад ингэж хий гэдгийг нь тайлбарлаж өгöd байгаа маа гэсэн. Тийм учраас таад маань дөнгөж эхэлж байхдаа юунуудаа бараануудаа туршиж үзнэ. Бараануудаа туршиж үзлээ. Хийх болгондоо юмнуудаа сайжруулаад яваад байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд дээрэс нь чи одоо нэг бараа туршиж үзлээ. Тэнгүүтээ нэг иймэрхүү юм байт юм. Хоёр бараа туршиж нэг иймэрхүү юм байсан юм байна шүү дээ. Окей. Иймэрхүү байдлаар ингээд сайжруулаад тэгээд явж байгаа гэсэн үг юм. За тийм учраас та энэ дээр аягуулсан ойлгох ёстой юм юу байгаа юм бэ гэхээр таад 3 сая төгрөгөөр бараадтаад оруулаад ирлээ. За тэнгуүтэ маркетинг хийж сураагүй байл. Тэгээд бараанууд өмнө ерөөсөө явуулж үзээгүй. Тэгээд бараа цааж чадахгүй болоод хамаг мөнгө олчлаа. Эдэн дээр мөнгө зарцуулсан бараа татж оруулж ирсэн. Хамаг цаг энерги алчлаа болдоггүй мэн хай амар олон хүмүүс тэгэж ерөөдөө буугаад өгчдөг. Тэрний оронд dropshipping-ийнхаа бизнесийн модельор нэг бараа туршиж үзэх чинь нэг $40 болж байгаа шүү дээ. Тэр бол тодорхой хэмжээний мөнгө гэхдээ чи хэдэн сая төгрөгөөр нь үрээд байгаа тийм зүйл биш байхгүй. Тийм учраас бараануудаа маш сайн туршаад энэ болохгүй юу гэдгийг мэдснийхаа дараа чи тодорхой хэмжээний захиалгууд орж байгаа. Окей. За тэгвэл энэ болох юм байна. За одоо тэгвэл би энэ барааг орж ирсэн захиалгынхаа мөнгөөр татчих. Хэрвээ надад илүү мөнгө байвал тэрнгээр бүр олноор нь татаж оруулж ирээд тэгээд би захиалгуудаа аваад ирэнгүүт над гарч ирэх ашиг нь илүү их болно гэж тэгж бодоод таад явах хэрэгтэй гэсэн. Тийм учраас таад маань ойлгох ёстой юм тэр гэж хэлээд байна. Тэгэхээр шууд харанхуугаар зүтгээл тэр хүмүүс шиг тийм их алдаа битгий гаргаараа dropshipping гэдэг энэ бизнесийн модельийг аягүй сайн сураад skill set гэдэг зүйлээ хийх болгондоо аягүй сайн сайжруулад яваад байгаа. One-on-one mentorship дээр миний гаргаж ирж байгаа сурагчтай амжилтанд яагаад хүрээд ингэж яваад байгаа юм бэ гэхээр би хийсэн болгон дээр нь дандаа reflect хийлгүүлээд явуулаад байгаа. За энийг ингэж хий. Энэ чи яг яагаад ийм болчих вэ? Тэгээд дээрэс нь энийг иймэрхүү байдлаар хийвэл зүгээр энэ төргээд өөртөө reflection хийлгүүлээд чи ч гэсэн өөрөө одоо бараагаа хамгийн анхныхаа барааг туршиж үзнийхаа дараа бодох хэрэгтэй. За одоо тэгвэл энэ дээр яагаад ийм болчихв? Энэ дээр яг яагаад болсонгүй? За контент яг ямар газрууд их сайн яваад юм бэ? Аягүй сайн судалгаа хийж явах хэрэгтэй гэсэн. За тэгж явж байгаа чи хэд хэдэн бараа туршиж үзсний дараа дүртэй болчихгүй. За ийм байсан юм байна. Окей. Тэгээд маш олон хүмүүсийн гаргадаг юм юу юм бэ гэхээр хэд хэдэн бараа туршиж үзэл хэцүү мэн болий чадахгүй мэн бла гэл буугаад өчтдөг. Хэдийгээр боломжтой ч гэсэн маш олон хүмүүс тэгээ буугаад өччөө. Би хэдийгээр одоо inspiration урам зориг өгөөч ч юм уу те тэглээгээд тэр хүн чи өөрөө хийхгүй бол чи өөрөө хийхгүй бол ямар ч үр дүн байхгүй. За тийм ээ. Тэгэхээр иймэрхүү алдаанууд байдаг. Мөн дээрс нэм боломжууд байгаа Монголын зах зээл дээр. Тэгэхээр таад маань энийгээ бодоод аягүй сайн өөртөө сайжруулад бүх зүйлсүүдээ өөрийгөө лок хийгээд төвлөрөөд энэ бизнес дээр хийгээд тэгээд яваарай гэж хэлэхээр байна guys. За тийм ээ. За тэгээд үлээ дараагийн хичээл дээр олцгоё.